Төвхийн эзэд нэвтрүүлгийн хамт олон энэ удаа 84 дахь жилийн түүхийн хуудсыг эргүүлж байгаа улсын ууган их сургууль, Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын түүхэн замнал хийгээд эрдэмтэн багш нарын эрдмийн бүтээл тойруулын нэгэн хэсгээс үзэгч тантай хуваалцаж байна. Бүх шинжлэх ухааны суурь бол математик. Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын математикийн танхим бол Монгол Улсын их сургуульд байгуулагдсан 7 танхимын нэг юм. Энэ танхимээс тооны олон эрдэмтэн докторууд төрөн гарсны нэг нь Монгол Улсын гавьяад багш, эрдэмтэн, дэлхийн шилдэг 10 математикчийг цэрэн доржийн дашторж багшуулээ. Тэр байгалийн ухааны сургууль, байгалийн ухаан дотроо математик, хим, физик, биолог гэдэг ч одоо дөрвөн гол юм шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн гол юу бол Монгол Улсын их сургуулийг яг анхлаж байгуулагдах цагаас эхлээд хичээлсэн. Манай хамгийн анхны одоо математикийн мэргэжилтэн гэвэл одоо магадлалын онолоор Лусан цэргийн шагдар гэж хүн байна. Одоо зөвлөлт холбоот улсад 54 онд эрдмийн зэрэг хамгаалсан Масагогийн их сургуульд Монголын ерөөсө хамгийн анхны эрдэмтэн хүн. За энэ хүн бол ер нь Монголд бол одоо орчин цагийн математикийг үүсэж хөгжөхөд бол онцгой үүрэг гүйцэтгэсэн ийм сайхан хүн байгаа юм. Энэ Лусан цэргийн шагдрын яг одоо өөрийн гарын шавь нь бол Дамбын шагдар гэдэг бас магадлалын онолоор одоо дараа нь гарч ирсэн хүн байна. Ингээд одоо магадлал энэс хойш бол манай магадлалчид бол одоо их сургуульд одоо хүртэл одоо тэдний шавь гэдэг ингээд ажиллацгааж байна. Түүнийг Кембрижийн олон улсын намтрын төвөөс аль бүрийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр гавьяаг үнэлж, тусгай зэргийн үнэмлэх болгож, дэлхийн шилдэг 500 хүн номд оруулсан байдаг. Энэ нь Монгол Улсын их сургууль, цаашлаад Монгол Улсын бахархал юм. Нийт математикчийн гаргасан жим, суурин дээр олон эрдэмтэн математикч тооны ухааны мэргэд төрөн гарсан билээ. Математикийн нэг онц чухал салбар, бүр онц чухал салбар бол айлгүр байгаа юм. Тэгэхээр энэ айлгүр гэдэг салбарыг чинь бол мөн Масагогийн их сургуульд аспирантур төгссөн Үржин цэргийн Санжутун гэж. Энэ бол 47 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн хүн. Айлгүр бол ерөөсөн яг онлайн талаасаа үзэх юм бол 5 янзын цагирга байна. Тэгээ бүлгийн онол. Ерөөсөн энэ 6 байгаа юм. Айлгүр гэдэг чинь. Мөн үү? Айлгүр гэдэг. Тэгэхээр манай Санжутун багш бол бүлгийн онол гэж энэ бол онц чухал математикийн онц чухал салбар. Энэ бол ерөөсөө математикийн бүх салбарт хэрэглэгддэг нэг юм их онцгой сайхан салбар байгаа юм. Тэгээд энэ хүний хамгийн анхны одоо шавь нь бол академич Амикэ, Абишимикэ гэдэг хүн байсан да. За энэ хүн бол цагиргын онолоор 5 цагирга байдаг гэсэн шүү дээ. Тэр 5 цагиргын одоо астив цагирга гэж нэг чухал салбар байна. Энэ салбараар бол мэргэжсэн Масагогийн их сургуульд бол эрдмийн зэргүүдээ бол хамгаалсан ийм алдартай эрдэмтэн хүн байгаа юм. Тэр Микэ гэдэг хүний одоо цагиргын онолын хамгийн анхны шавь нь бол одоо бий байна. Тэгэхээр Микэ багш бол астив цагирга гэсэн, бий бол астив биш цагирга гар мэргэжсэн хүн байгаа юм. Би бол цэвэр онолын хүн. Одоо яг цэвэр онолын миний одоо 5хан ажил байд. Эцэгт би ганц л теорем баталсан хүн. 10 жил ёстой зүтгэж байж ганц теорем баталсан хүн. Тэгээд ганц теоремээс бүх юм гарсан. Миний тэр чиглэлээр ажиллаж байсан дэлхийн тэр алдартай математикчид миний ажлын дараа хийх юмгүй болсон. Онол гэдэг чинь юм хатуу байдаг байхгүй юу? Тэд нь урд хийсэн ажил бүгд минийхээс мөрдөн. Астив цагиргын онолын үрдүнг, бүр сүүлийн үеийн үрдүнг өөр салбарт хэрэглэх. Энэ чиглэл дээр бол одоо манай их сургуулийн залуучууд ч ажиллаж байна. Дэлхийн нийтээрээ ерөөсөө тийм болсон. Бас нэг чухал салбар бол геометри, тийм ээ? Геометри гэж салбар байна. Геометри бол дотор нь бас олон
олон янзын. Яг манай дунд сургууль үздэг одоо уламжлалт чиглэл бол одоо Евклидийн геометри. Тэгээ Евклидийн бус геометри гэдэг дотроо бас хэд сална. Тэгэхээр геометрийг бол Монгол улсын их сургуульд анх хэлж хөгжүүлсэн хүн бол Гиндэн Жанц Баяд гээд манай их сургуулийг дээр үед төгссөн энэ хоёр хүн бол одоо геометрийн салбарыг Монголд хөгжүүлсэн. Ууган Эрдмийн их сургууль байгуулагдсан сургалтын үйл ажиллагаа эхлэхэд хамт байгуулагдсан 7 тэнхимийн нэг нь химийн тэнхим юм. Энэ цаг үеэс энэ салбарын хөгжил, химийн шинжилгээ ухааны ойлголт мэдээллийг тэлэх, өнөөгийн энэ бааз суурь бий болох эхлэл байлаа. Химийн тэнхимийн багшлах боловсон хүчний 90% нь Эрдмийн зэрэг хамгаалсан доктор, профессор багш нар химч, хэрэглээний хим, багш, химийн боловсрал гэсэн мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторийн шаталсан сургалтуудыг явуулж химийн салбарын боловсон хүчнийг бэлтгэж байна. За манай химийн тэнхим болохоор энэ 1942 онд анх Монгол Улсын их сургууль байгуулагдахад анхны одоо 7 тэнхим нэг нь болж одоо байгуулагдсан. Тэгээ 1955 онд яг анхны монгол хүмүүсээ бол одоо мэргэжилтэн бэлтгэж эхлээд 59 онд хамгийн анхны одоо төгсөгчд нь бий болсон ийм түүхтэй. Хим хөтөлбөр бол олон улсад магадлал идэвхжлэгдсэн. Байгалийн ухааны одоо ганцхан магадлал идэвхжлэгдсэн Монгол даяараа нэг хөтөлбөр өгдөө тэр нь манай химийн хөтөлбөр мөн одоо багшийн хэрэглээний химийн гэсэн 3 хөтөлбөртэй. Химийн салбарын төгсөгчд бол боловсрол шинжилгээ ухааны салбар тэр дундаа ихтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тиймээ сургалтын төв ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж болох нэ. За химийн одоо төгсөгчд бизнесийн бүхий салбарт одоо ажиллаж болох нэ. Аж үйлдвэрийн салбаруудад одоо мэргэжилтнүүд маань гарч бий. Төрийн байгууллагуудад энэ бодлого боловсруулах тийм ээ энэ засаг захиргааны байгууллагад ажилладаг. Нийгмийн сайн сайхны төлөөх байгууллага, олон улсын төрийн бус байгууллага, сайн дурын байгууллагад ажилладаг. Нөгөө анхны 7 тэнхим байхдаа Оросын мэргэжилтнүүд хийм зааж исэн байна. Тэгээд одоо тэр багш нараас маань дондог багш байна. Ер нь дандаа л одоо ардын багш, гавьяа багш нар төрсэн байгаа л да. Жамбал багш байна. Манай одоо усны мөнгөн цэцэг физик хим гэдэг Баатар багш маань. Ингээд ийм сайхан дөрвөн багш маань энэ хамгийн анхны одоо төгсөгчд болж гарч ирж байсан байна. За ингээд физик хими, авир мэд багш, хим технологи одоо тийм болвол манай дор чулуун багш байсан. Шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн даваасрын гэж багш байгаа. Даржаа багш байна, оюун цэцэг багш байна. За манай их сургуулийн түүхийг одоо бичилдсэн зөвхөн хим гэлтгүү их сургуулийн түүхийг олон жил одоо бичилцэж энийг одоо нурандаа үрсэн бол Монгол улсын ардын багш Дорж гэж багш байгаа. Дорж багш маань бол их сургуулийг одоо ректор олон жил хийсэн. Манай одоо химийн сургуулийн захирал, химийн факультетийн захирлаас хийжсэн энэ багш маань бол одоо ардын багш. Энэ хүнийг бол бас онцгойлон хэлмээр байна. Яг л энэ түүх бол ерөөсөө Ахмад багш нараас дандаа суралцдаг. Манай хим бол ер нь дандаа энэ Ахмад багш нараас суралцаж цаашаа өв уламжилж явж ирсэн битнэ. Химийн тэнхимийн хамт олон үндсэн сургалтын үйл ажиллагаанаас гадна ус, хөрсний бохирдол, ургамал, нанометрал, биологийн объект гэд маш олон салбарт нөлөө үзүүлэх чухал хэрэгцээ шаардлагатай өргөн цар хүрээтэй судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Мөн суралцагч оюутнууд багш нарын судалгаа, шинжилгээнд шаардлагадах орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Ер нь Монгол Улсын их сургуулийн профессор удирддаг энэ судалгааны лабораториуд нь оюутнуудыг сурч боловсроход яг өөрсдөө энийг хэрэгжилж байгаагийн нэг жишээ л яг энэ дээр байгаа. За манай химийн тэнхим бол хэд хэдэн одоо профессорын судалгааны лабораториудтай. Тэгээд судалгааны лабораториудыг дандаа профессорууд удирддаг. За манай энэ лаборатори бол орчны шинжилгээний лаборатори. Тэгээд ус, хөрс, цацрагийн гэдэг одоо энэ Монгол Улсын их сургууль бол судалгааны 40 хэдэн лабораториудтай түүний нэг нь юм байна. Тэгээ энэ лаборатори ер нь ямар одоо зориулттай юм гэхээр энд бакалаврын буюу дипломын мөн одоо агсан түвшний, магистрийн, докторийн түвшний оюутнууд судалгааны ажлыг хийдэг одоо суур лаборатори болоод байгаа. Тэгээ энэ лабораторид бол одоо профессор багш
дэд профессор багш нар ажилладаг. Тэгээд мөн одоо докторууд, магиструуд, бакалаврын оюутнууд өөрсдийнхөө судалгааны ажлыг хийдэг. За манай лабораторид одоо ямар ажлууд хийгдсэн бэ гэхээр Монгол орны одоо баруун бүсийн халуун аршааны судалгаа хийгдэж доктор хамгаалсан манай Болормаа гэд ховдын их сургууль багшилдаг. За тэгээд дараагаар нь болохоор нэлээд дөрвтэй судалгаа болохоор ер нь Монгол орны гүний ус тэр дотроо бас одоо ундны усны талаар нь ажилласан байгаа. Ундны усанд одоо 1000 гаруй ус цэцгүүдээс дээж аваад тэрнийхээ одоо магистр, хэд хэдэн магистр, бакалавр хамгийн одоо дээшгээ бол докторийн ажил хийгдсэн. Мөн одоо Монгол орны бүх гүний усны юуны хүнцэл, хар туглага, ураны зураглал гаргасныг сайхан ажил байна. Мөн одоо энэ судалгааны багт ажилдаг манай дэд профессор Буян гэ багш байгаа. Монгол орны давс нууруудын тэр дундаа яг ойгон нуурын судалгааны ажлыг хамтарч хийсэн. За энэ эхлээд бид нэр 13 онд ер нь энэ сансрын зураглалаас хараад энэ холилддоггүй нуур байд юм байна гэдэг ингээ Монгол оронд холилддоггүй нуур байд юм байна. Тэр холилддоггүй нуур нь болохоор ер нь палеолимнологийн архив гэж шинжлэх ухааны нэрээр яриад байгаа. Хэрвээ энгийн үгээр ярих юм бол нөгөө урд жилүүдэд 1000 жилийн өмнө юу болж исэн? Түүх давтагддагтай адилхан газар зүй, цаг уур, геологийн нөхцөлийг нь мэдээд авчих юм бол тэр нуурын ёроолд байгаа хуурдаас тэр нуурын ёроолд байгаа бактериудын шин чанараас нь дараагийн 100 жил, 50 жилийн дараа бид нарын цаг уурын нөхцөл байдал ямар байдал болох юм, тэр нь хөдөө аж ахуй, хүний үйл ажиллагаа, хүний амьдралд ямар нөлөөтэй юм бэ гэдгийг одоо таамаглах бололцоотой тийм нуур байд юм байна гэд дэлхийд бол одоо 170 гаруй нуур байдаг. Азад 9 түүний хувьд бол далаагаас нэлээд аслагдмал Төв Азийн нутагт байдаг ийм нуур байд юм байна гэдгийг одоо хайгаад 20 гаруй нуур хайж олж авсан бид нэр анх 14 15 онуудад бид нэр одоо гаргаад дэлхийд зарлаад түүнийхээ дараа 18, 19, 20 онуудад яг улирлын шин чанартай судлаад энийг одоо палеолимнологийн архив буюу энэ шинжлэх ухааны нэр томьёогоор бол миромиктик нуур гэж байгаа. Тэгээ миромиктик нуурынхаа одоо шин чанарыг үнэхээр энэ хадгалж байна. Энэ Завхан аймгийн төдөвтэй сумаас 18 км-д оршдог ойгон нуурыг бид нэр дэлхийд зарлаад одоо саяхан төдөвтэй сумын 100 жилийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиад ингээд сууж байгаа. Ялангуяа хөрсөн дээр болохоор юуны эрдэнэ төлөвлөрийн хөрс байна. Мөн одоо уурхаа дагнсан хөрсний лаг шавруудын ажил байгаа. Энийг одоо бас олон улсад бүртгүүлээд ямар нэг одоо энэ ажлуудаар бол дандаа патент, ашигтай загвар олныг авсан. Судалгааны ажлуудыг практикт нэвтрүүлэх гарааны компанийг байгуулан бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг сайжруулах ажлууд ч шат дараатай хийгдэж байна. Энэ хамт олонны хийж хэрэгжүүлж байгаа судалгаа, эрдэм шинжилгээний олон ажлуудаас нийтийн эрүүл мэнд, гоо сайханд чухал ач холбогдолтой нэг ажил нь шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын тэнхимийн эрхлэгч профессор Болормаагийн хүний толгойн усны талаарх судалгаа юм. Түүний хувьд химийн тэнхим байгуулагдсан цаг үеэс өнөө хүртэл 250 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг хийсэн байна. Одоо идэвхтэй 3 патент, 2 ашигтай загвар, тэгээ нийтдээ бол 264 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүдийг энэ лабораторид миний удирдлагаар одоо хийгдээд байгаа. Ер нь дэлхийд даяар бол хүний үсний судалгааг айгу олон чиглэлээр хийгддэг. Үсний судалгаагаар бол шүүх шинжилгээнд их хэрэгэлдэг. Яг тэгвэл хэргийн газрын үзлэгээр нэг ширхэг ус үлдэхгүй тийм хэрэг гардаггүй гэж одоо намайг анх сургууль төгсөж ирж байхад 95 онд ирж байхад шүүхийн хүрээлэнд ажиллаж байсан, дорж хотугаа ярьж байсан. За тэгээд тэндээс улбаалаад энийг бол шүүхийн одоо шинжилгээнд хэрэглэж болохыг харж ийн тийм ээ. За дараа нь хүний хоол хүнсийг одоо зохицуулахад хэрэглэж ийн. Яг тэгвэл биохими олон арван урвал яг тэр микроэлементтэй одоо зохицож байж идэг. Маш бага хэмжээтэй оролцдог ч гэсэн энэ микроэлементүүд бол хүний өдөр тутмын амьдралд, хүний эрүүл ахуйд маш их нөлөөтэй гэдгийг харсан. Мөн одоо хүрээлэн борчны бохирдол энэ түүнийг одоо энэ хүний үсний анализаар гаргаж ирдэг. Яг л сүүлийн үед бид нар агаарын бохирдол гэдэг ингээд яриад байхад никель хар тугалгагүй одоо хүний үсний шинжилгээ гаргахгүй тийм ээ. Никель, титан, хар тугалгыг одоо агаарын
агарын сорцод их байна гэхэд яг түүнтэйгээ адилхан уялдаад хүний өсөнд их гараад байсан. За ялангуяа одоо өвчний онцлогоо тогтоох, нарийн тогтооход бид нэр одоо тусалдаг юм байгаа. Тэгээд хэд хэдэн эмнэлгүүдтэй бол бид нар одоо хамтран одоо зүтгэж ажиллаж байгаа. За ийм сайхан туршлагууд байна л да. Энэ яг нөгөө дээж авж байгаа тэр хэсгүүдээсээ зургаар ингээд нөгөө 50 дахин томруулад тэгээ полископын зураг авдаг. Тэгээ одоо энэ 50-аас тийм ээ, энэ 50-аас тэгээ хоёр чихний араас гэсэн энэ яг тархин цусан хамжтай холбоотой учраас энэ үсний одоо бүхэл мэдээлэл гарч ирнэ гэж ингэж үздэг. Тэгээд зургуудаа олол яг тодорхой яг цэг дээр нь аваад тэгээ бид нэр хідэн ширхэг үстэй энийг хідэн ширхэг үснээс хідэн ширхэг үстэй байгаа вэ? Унжаа диаметр нь ямар хувь байгаа юм бэ? Тэгээд энэ унжаага үс нь хэд байгаа юм бэ гэдгийг тооцоолдог энэ програм баггүй юу? Энэ полископоор бид нэр ингэж дээж авдаг гэсэн үг юм. Хүмүүс бол ер нь үс унана гэд яриад байдаг те. Үс унахад, үс халцрахад, үс бууралтахад аягүй ач холбогдол өгдөг. Тэгээд үснийхаа анализыг, үснийхаа шинжилгээг өгөө гэж ханддаг. Хандахад бол манай лабораторид үндсэндээ 3-4 төрлийн одоо чиглэлээр анализ хийдэг байхгүй юу? Яагаад гэвэл шин тэжээлтэй буюу бидний өдөр тутмын хэлж заашснаар эрдцэн гэж ярьдаг. Тэр нь бол цуснд зарим элементүүд гардаггүй, тухайлах юм бол силен гардаггүй. Тэгээ силений анализ манайх цусаар хийгддэггүй шүү дээ. Тэгээд хорон байна, тэгээ манган гэсэн одоо молибден энэ гэсэн элементүүд бол манай яг үсний анализаар л гардаг. Мөн хортой элементүүд байна, нэмэгдэл элементүүд байна. Элементүүдийн харьцаагаар одоо гормоны тэнцвэрийг тандаж судалдаг. Энэ шинжилгээнүүдээс үзэх юм бол яг шинжилгээний хариу гарсны дараа хүмүүс энэ үс уналт чинь бол дотоод хүний биеийн одоо онцлогоос болж байгаа юм байна. Миний бие эрүүл үгүй юу гэдгээс их онцлогоос хамаардаг юм байна. Тийм учраас үсний шинжилгээ бол биоиндикатор байхгүй. Биоиндикаторыг толддог гэсэн үг. Монгол Улсын их сургуулийн хувьд шинжлэх ухааны хөгжлийн үндэсний түүхчлэгчийн хувьд эрдэм шинжилгээ сургалтаар манлайлах, хөгжүүлэх, тэргүүлэх зорилготой. Энэ чиглэлийнхаа хүрээнд их оронд болоод олон улсад тэргүүлэх салбарын хөрвөх чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэн гаргах, чадвархжуулах, нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Тодруулбал сэргээгдэх эрчим хүч, захилгаан хангамж, орчин үеийн технологийн дэвшлийг харуулсан AI, програм инженерчлэл зэрэг мэргэжил нь ирээдүйд эрэлт хэрэгцээ, үнэлэмж нь өсөн нэмэгдэх мэргэжлүүдээр бэлтгэж байна. Байгалийн ухааны сургуулийн физикийн техникумд бол бакалаврын түвшинд 3 хөтөлбөрөөр хэлсэлт авдаг. За физик гэж анги байгаа. За физик электроник гэж анги байна. За мөн физикийн багш одоо бэлтгэдэг ийм 3 хөтөлбөр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол байгалийн ухааны салбарын цөм одоо физик гэдэг нэг салбарын хамгийн чухал одоо хэрэгтэй 3 зүйл байгаа гэж ойлгож болно. За физик гэдэг бол цааш салбарлаад маш олон чиглэлд хөгждөг орчин үеийн шинжлэх ухааны технологийн бас нэгэн суурь нь. За физик электроник гэх юм бол илүү технологи тал руугаа энэ физикийг хөгжүүл суралцдаг ийм одоо хөтөлбөр байгаа гэсэн үг. За жишээлбэл манай физик электроникийн ангийнхны одоо гол явах чиглэлийн нэг бол одоо хиймэл дагуулын чиглэлээр гэдэг юм уу те сансрын технологийн чиглэлээр цааш сурах, боловсрох ийм боломжтой болдог. Манад бол одоо жишээлбэл мазалла хиймэл дагуул гээд одоо монголчууд өөрсдөө хийж хөргсөн хиймэл дагуулыг хийж бүтээсэн одоо инженер багш нар ажиллаж байгаа. За мөн одоо хиймэл дагуулын чиглэлээр лаборатори байгуулсан ингээд ажиллаж байгаа. Байгалийн шинжлэх ухаан маань өөрөө бүх төрлийн инженерийн одоо хөтөлбөрийн инженерийн мэрэгжлийн суурь нь болж явдаг. Тэр физикийн чиглэлээр суралцсан хүмүүс маань ямар ч чиглэлийн одоо үйлдвэрлэлээр ч гарсан байна уу? Эсвэл одоо яг судалгааны байгууллага дээр очисон ч байна уу, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн гаргадагч байсан ч юу, яг үндсэн суурь одоо мэдлэг болдог физик хөтөлбөр сонгож байгаа учраас хөрөх маш өргөн бололцоотой. Ерөн л технологийн бүхий салбарт физикийн мэргэжлэр төгссөн хүнийг авах ажлын байр нь маш олон байгаа гэсэн. Бид одоо хойч үеийн бэлдэх дээр бүр онцгой анхаарч байгаа шүү дээ. Тэгээ онцгой анхаарч байгаа. Одоо шавнараа бол ерөөсөн би бол олон жил олимпиадын хороо ерөөс анх үүсэн байгууллагаас эхлээл эхний 50 олимпиадыг яг гардсан гэсэн шүү дээ. Тийм ээ. Олимпиадыг
хослуулах бол их сургуулийн сургалтыг бүр зүгээр нэг сонирхолтой хүүхэд авахгүй юу? Улсаас шалгарсан, олон улсаас медаль авсан, нэг биш хэд медаль авсан хүүхдүүдийг л юу шилж авдаг. Дэлхийн олон орноор явж олон математикч хүүхдүүдтэй яла тэндээс юу юм харагдаж байгаа байхгүй юу? Би ерөөсөө хэлдэг. Дэлхийд тийм ээ онцгой оюунлаг хүмүүс гэвэл еврейнэр ба нэгдүгürt. Одоо Израиль, хоёрдугаарт нь Персүүдийн юу Иран байна. Тэгээд гуравт нь Монгол уу. Гуравт нь Монгол уу. Би энэ хаан ч хэлнэ.